11-т нь 11-т энэ манай нөгөө дөрмийн хамгийн сүүлийнх нь байгаа. За. Тэгэхээр 11 дахь маань юу гэж яаж яана гэхээр нөгөө зорилго нь болохоор юу гэдэг зорилго хуулийн дагуу бусдын эрх ашиг ёс зүйд нийцэх ёстой байхгүй юу? Мөнгөтэй болно гэж зорилготой байлаа гэдэг бид нар хулгай хийж олох уу, тэг хулгай ярьж олох уу гэж бас хэцүү шттэ. Тэрнийхээ ард нь гарах хор уршиг нь бий болчих шттэ тий. Тэгвэл хэн нэгэн хуулийн дагуу ямар нэгэн байдлаар бусдын одоо эрх ашигыг зөрчихгүйгээр зөвхөн миний эрх ашигыг тий илэрхийлээ. Тэгээ дээрэс нь бус хүмүүс тий сөрөг тийм үр дагавар байхсгүй байхгүй юу? Тэгж чадвал бид нар өөрсдөө ч зөв хийдэг тий өөр хүмүүс одоо жишээ би амиа хичээл гэж бодоод бид нар өөртөө зориуд цаг гаргахгүй байхгүй юу? Түрүү хэлжсэн шүү дээ амиа хичээч гэж бодоод хийдэггүйгээр түрүү шокер хэлжээ тий. Хүүхдүүдээ яхад амиа хичээч ингэж боддог байсан. Одоо бол би хэрвээ би сайн явах юм бол миний өөрийнхөө сайн сайх явах юм байна гэж хаа. Тэгэхээр бид нар тэр утгаараа амиа хичээн гэж бид нар харах юм бол тэрийгээ бид нар хууль бус одоо бусдын эрх ашиг ёс зүйд хашлан гэж бодоод байдаг байхгүй. Тийм болохоор бид нар тухайн одоо карьертай ч юм уу ажил мэргэжилдээ тохирох хэмжээний юмыг бид нар хийж чадахгүй болчтой. Хин нэгэн хүнд одоо муу юм болчихгүй гэж айгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр муу юм болох уу үгүй юу гэдгийг шалгаад мэдсэн үедээ бид нар харин илүү хүчтэй байдаг байхгүй юу? Яг үл хин нэгэн хүний эрх ашигыг бид нар боогдуулаагүй. Тэгэхээр нэр бардам эргүүлээ тэр зорилго маань эргүүлээд одоо тэр амжилтанд хүлээхэд хин нэгэн хүн тантай заргалдаж мэдгэлцэж те асар том асуудлыг бий болгох гэсэн үг байхгүй юу? Окей. За